Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Бүгдээрээ өнөөдөр нэр үгийн Т ялгалын тухай үзнэ. Монгол хэлэнд 7 Т ялгал байдаг. Өнөөдөр бүгдээрээ нэрлэхийн Т ялгалын тухай үзнэ. Т ялгал гэдэг бол нэр үгэнд хүн тамаатай бүх юмыг заасан нэр үгийг илэрхийлдэг Т ялгалын нөхцлүүд юм аа. Хүн тамаатай юмыг заасан нөхцлүүдийн хамгийн анхных нь өөрөөр хэлбэл нэрлэхийн Т ялгал гэж ойлгож болно. Тэгээд өнөөдөр нэрлэхийн Т ялгалын тухай бүгдээрээ хамт үзсгээе. За би энд нэрлэхийн Т ялгалыг самбарт бичсэн байгаа. Одоо тэгээд нэрлэхийн Т ялгалын асуулт нь хэн юу гэсэн асуултанд хариулагдана. Хэн юу? За мэдээж хэрэг хэн гэдэгт нь хүнд болоод хүнд хамаатай бүх зүйл. Юу гэдэгт нь хүнээс бусад бүх зүйл хариулагдана. Жишээлбэл эхлээд бүгдээрээ хэн гэсэн асуултанд хариулагдах үгнүүдийг бичье. За тэгээд үүний нөхцөл нь бол нэрлэхийн Т ялгалын нөхцөл нь хоосон. Өөрөөр хэлбэл хоосон нөхцөлийг тэг гэж тэмдэглэдэг. Тэг нөхцөл. Шууд үг үндсээрээ байдаг ямар нэгэн нөхцөл үүний араас залгахгүй. Асуулт нь болохтой зэрэг хэн юу? Нөхцөл нь тэг нөхцөлтэй. Тэгээд хэн гэсэн асуулт нь хүн толботой, хүний мэрэгжил, хүн толботой бүх зүйл нэрүүд юу гэдэгт нь хүнээс бусад бүх зүйл хариулагддаг учраас энэ бол нэрлэхийн Т ялгалууд гэж үздэг. За тэгээд хэн гэсэн асуултанд холбогдох хүний холбоотой зүйлүүдийг сүмөрөнд бичье. За жишээлбэл аав, ээж, ах, ихч, дүү. Тийм ээ. Аав, ээж, ах, ихч, дүү. Энд хүн толботой зүйлүүд тийм ээ. Энд бас хүний нэрнүүд ч болно. Бат, болд, цэцэг, гэх мэт. Энэ бол хүний нэрнүүд. Энэ бол хүний холбоотой зүйлүүд. Аав, ээж, ах, ихч, дүү, бат, болд, цэцэг. За юу гэсэн асуултанд хүнээс бусад. За бүгдээрээ чи амьтан байж болно. Чон, нохой, муур, дахиа, за бүгдээрээ хараарай. Юу гэсэн асуултанд амьтны нэрүүд бичлээ. Чон, нохой, муур, дахиа. За хэн гэсэн асуултанд бол аав, ээж, ах, ихч, дүү. Хүний нэр бас болно. Энэ хэн бэ гэвэл энэ бат, энэ болд, энэ цэцэг бүгдээрээ энэ нэрлэхийн Т ялгалтанд хариулагдах нэр үгнүүд гэсэн доо. Арийнх нь бас ялгаагүй. Чон,
нохой, муур, дахиа гэвэл мөн нэрлэхийн тайлбарт хариулагдж байгаа нэр үг. Тэгвэл юу гэсэн асуултанд хариулагдана. За дахиад бүгдээрээ. Хүний мэрэгжилтэй холбоотой үг чи. Мэрэгжилтэй холбоотой үг бол хин гэсэн асуултанд хариулагдана. Та нар сайн тогтоогоод залхуурахгүй бичиж явах хэрэгтэй. За мэрэгжил. За эхлээд багш. Энэ хэн бэ гэвэл багш гэж хариулаад багш гэсэн үгийн дараа ямар нэгэн нөхцөл залгахгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэрлэхийн диалгалд байна гэсэн үг. Эмч. Араас нь ямар нэгэн дагуу нөхцөл залгахгүй учраас нэрлэхийн диалгалд. Жолооч. Хуульч. Багш, эмч, жолооч, хуульч. Малчин. Тогооч. Нисэгч. За би энэ цөөхөн өгчлээ. Гэхдээ та нар дараа нь олон болгоод өөрснөө бас бичээрэй. Энд бичсэн үг бол багш, эмч, жолооч, хуульч, малчин, тогооч, нисэгч. Бүгдээрээ нэрлэхийн диалгалд байгаа өгнүүд. Энэ өгнүүдийг дахин бичээд нүдлээд тогтоогоод авбал сайн, дараа дахиад бичихэд алдахгүй. Тийм учраас энийг бүгд анханаас нь эхлээд зөв, сайхан, цэвэрхэн алдаагүй бичвэл дараагийн үгнүүд бичихэд та бүхэнд хэрэгтэй. За одоо би амьтны нэр бичье. Амьтны нэр бол амьтаа. Амьтны нэр бол юу гэсэн асуултанд хариулагдах учраас хин гэсэн асуултанд хариулагдсан үгнүүдээс өөр. Гэхдээ бүгдээрээ ардаа нөхцөлгүй байвал нэрлэхийн диалгалын нөхцөл байна гэж ойлгох ёстой. За бидний сайн мэд. Чон. Үнэг. Баавгай. Хэрэм.
зурам, тарваг, грос. За энэ нүүдийн нэрийг хараарай. Чон, үнэг, баавгай, хэрэм, зурам, тарваг, грос. Энэ бол юу гэсэн асуултанд хариулна. Энээс өөр олон амьтан байгаа та нар бас үргэлжлүүлээ, дараа нь бичээрэй. За одоо хичээлийн хэрэгэлтэй холбоотой нэр нэвтчихье. Та бүхний сайн мэдих тэд нар бүгдээрээ бас нэр үг. Хүнтэй хамаагүй, хүнтэй холбоогүй эд материал учраас юу гэсэн асуултанд хариулагдана. Хичээлийн хэрэглэл. За шинэ утсан дээр шивгдэрээ. Үзэг, харандаа. За зарим тохиолдолд самбар хөдөлгөөнтэй учраас үсгийн зурлага жаахан муухай бичигдэж байгааг уучлаарай. Ном, аль болох удаан том бичгийг хичээж байна. Та нар бас намайг дуурайгаад яаралгүй, алдаагүй бичээрэй. Шугам, цаас, бих. За энэ бол биднэрт байдаг байнга хэрэгэлдэг хичээлийн хэрэгэл. Энийг бүгдээрээ хүүхэд бүхэнд байгаа учраас, хүн бүхэнд байгаа учраас та нар сайн тогтоож яваад анханаас нь зөв бичих ёстой. Жишээ нь үзэг, харандаа, ном, дэвтэр, баллуур, шугам, цаас, бих. Эдний ард ямар нэгэн нөхцөл дагавар залгаагүй. Нөхцөл дагавар залгаагүй байна гэдэг нь үнийг энэ үгнүүд нэрлэхийн тиалгалд байгаа үгнүүд. Нэрлэхийн тиалгалд байгаа. Тэгээд энэ бас юу гэсэн асуултанд хариулагдана. Юу? Хүн ба хүнээс өөр бусад зүйлийг зааж байгаа учраас юу гэсэн асуултанд хариулагдж байгаа. За өмнөх бичсэн зүйлүүдийг бүгдээрээ дахиад нэг анхаарай. Хэн юу гэсэн асуулттай нөхцөлгүй, нөхцөл нь бол тэг гэж тийм.
тэг хэлбэртэй гэв. Тэгээд хүн тамаатай зүйлүүд бол хин гэсэн асуултанд хариулуулдаг. Ингээд бид нар аав, ээж, ах, эгч, дүү бас хүний нэр бат, боолд, цэцэг гэх мэтчлэн олон хүний нэр бичиж болно. Эдгээр бол хин гэсэн асуултанд хариулж байгаа. За тэр ард бичсэн байгаа амьтны нэр байна. Юу? Энэ юу вэ гэвэл чон, нохой, муур, дахиа. Дараа нь мэрэгжил, хүний мэрэгжил. Энэ бол хүн тамаатай зүйл учраас хин гэсэн асуултанд хариулж байгаа. Бүгдээрээ нэрлэхийн тэлгэлд байгаа үгнүүд. Багш, эмч, жолооч, хуйлч, малчин, тогооч, нисэгч. Үүнээсээр зөндөө олон мэрэгжил бий. Би зүгээр төлөөлүүлээд бичиж байгаа учраас энэ үгнүүдийг самбарт бичсэн. Дараа нь амьтан. За амьтны нэр бол юу гэсэн асуултанд хариулагдана. Чон, үнэг, баавгай, хэрэм, зурам, тарваг, гөрөөс. Эдгээр бол юу гэсэн асуултанд хариулагдсан. Бүгдээрээ нэрлэхийн тиалгалд байгаа үгнүүд ээ. Нэрлэхийн тиалгал. За дараа нь хичээлийн хэрэглэл. Та бидэнд байдаг үзэг, харандаа, ном, дэвтэр, баллуур, шугам, цаас, бих. Эдгээр бол хичээлийн хэрэглэл. Бүгдээрээ үгийн араас ямар нэгэн нөхцөл аваагүй, нөхцөл залгаагүй. Тийм учраас энийг дандаа нэрлэхийн тиалгалд байгаа үгэ гэж хэлж болно. За жишээ нь бол өөр эд хэрэгслийн зан нэг биш. Өөрөөр ангид байгаа, гэрт байгаа гэдэг юм уу? Эд хэрэгсэл. Аль болох бид нар өөрсдийн сайн мэдэх, ойрын мэддэг үгсийг бичиж байгаа. За хамгийн түрүүнд бид нар сандал, ширээ, самбар, сонх, хаалга, шал, үлгүүр, За энэ бол ангид байх буюу өрөөнд байх ямар нэгэн эд хэрэгсэл. Сандал, ширээ, самбар, цонх, хаалга, шаал, үлгүүр. Эдгээр бол бүгдээрээ мөн нэрлэхийн тиалгалд байгаа үгнүүс. За бүгдээрээ энд бичсэн нэрлэхийн тиалгалын нөхцөл дагавар гэж та нар цээжлэх зүйлгүй учраас шууд үгийг үндсээр нь байгаа. Үндсээр нь байгаа гэдэг нь ерөөсөө үгийнхээ араас ямар нэгэн дагавар нөхцөл залгаагаа үгийг үндсээр нь байгаа үг гэдэг. Тийм учраас энэ үндсээр нь байгаа үгнүүдийг нэрлэхийн тиалгалд байна гэж үздэг. Тийм учраас хин юу гэсэн асуултанд хариулагдах ийм үгсүүдийг та нар нэрлэхийн тиалгалд байгаа үг гэж үзээд энд бичсэн хэсэг бүлэг үгийг эхлээд би энэ хүнтэй холбоотой хүний нэр гэсэн нэг бүлэг өгчлээ. Дараа нь амьтны нэр тэр чон, нохой, муур, дахиа гэсэн нэг хэсэг үг бичлээ. Дараа нь мэрэгжил хин гэсэн асуултанд мэрэгжил хариулагдана. Хүний мэрэгжил хүнтэй холбоотой учраас эмч,
багш, жолооч, хуйлч, малчин, тогооч, нисэгч гээд дараа нь амьтан. Амьтны нэр бол юу гэсэн асуултанд хариулна. Бидний хамгийн оройс эхлээд чон, үнэг, баавгай, хэрэм, зурам, тарваг, гөрөөс гээд сайн мэдих ном сонин дэвтэр дээрээс уншдаг дүр зургийн сайн ойлгосон ийм амьтд байна. За ингээд өнөөдрийн бичсэн хүний нэр, хүн толботой зүйл, хүний мэргэжил гэсэн асуултанд хариулагдах хэн гэсэн асуулттай нэрлэхийн диалгалын үгсүүд. Юу гэсэн асуултанд хариулагдах амьтны нэр, энэ эд хэрэгслийн нэр, хичээлийн хэрэглэлийн нэрүүдээ сайн тогтоогоорой. Анхнаас нь эхлээд зөв, цэвэр, алдаагүй сайхан бичиж авсан гэдэгт итгэж байна. Өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.